За арчилсан Монгол улсын ард иргэдээ Монгол улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ төрийн эрх мэдлийн их ундраг бол Монголын ард түмэн байсаар ирсэн. За тиймээс ч үндсэн хуульд Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна гэж заасан байдаг. Улсын их хурлын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийн төлөөллийг хэрэгжүүлдэг. Бидэнд эрхэмлэл зохих ганц л ашиг сонирхол байдаг. Тэр нь үндсэн хууль зааснаар нийт иргэн улсын ашиг сонирхол юм а. Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийг умартаж хэсэг бүлэглэлийн амин хөвөө хичээсэн санаа гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд улдагдсан үзэгдэл парламентын танхимд газар авч хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна. Энэ байдлаа парламентыг удирдах байгаа даргаас болж буй мэт харагдуулах зорилгоор намайг хүн амны ноцтой гэмтэрэг толбогдуулан гүтгэх хань жил гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд хуулиас давсан авир үйлдэл гаргаж дарамт чахалт үзүүлсэнд төлөй ихээр харамсаж байна. Намайг улсын их хурлын даргын албан тушаалд байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг гимзэм байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлхийг хүсэж байна. Парламентод арчилсан зарчим хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхий санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцийн доктортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасан юм а. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе. Эрхэм гишүүдээ улсын их хурлын даргын ажлыг хийхдээ би үзэл бодлоо ил тод тов тодорхой илэрхийлж 3 төгөл төрчлийн үзэл санааг дэвшүүлж хэрэгжүүлж ирлээ. Олонхийн бүлгээс санал болгож улсын их хурлын даргаар сонгогдож ажилласан хэдий ч улсын их хурлын үйл ажиллагаанд бусад нам эвслийн оролцоог бүрэн дүүрэн ижил тэгш хангаж ажиллаж ирснийг зохон тэмдэглэж хэлье. Учир нь үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол улсын 126 гишүүнтэй анхны парламентод зөв соёл, ажиллах орчин бий болгох нь парламентын цаашдын хөгжилд чухал гэж үзсэнтэй холбоотой юм а. Улсын их хурлын даргын хувьд парламентыг олон ургалж үзэл тулгуурлах, ил тод нээлттэй байх, хүн төвтэй ойлголцол, зөвшөлтслийг баримтлахад нэн тэргуунд анхаарч ажиллаж ирлээ. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхааран та бүхэнтэйгээ хамтарч ажиллах болно. Бид жил гаруй бүрийн эрхийн хэрэгжүүлэх хугацаанд улсын их хурлын 2024-с 28 оны стратеги төлөвлөгөө, хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж улсын их хурл илүү цомхон бүтцтэй болж чадсан. Монгол улсын их хурлын 2024-с 28 оны стратеги төлөвлөгөөнд улсын их хурл нэгэн бүрийн эрхийн хугацаанд баримтлах хүн төвд хүний эрх чөлөөг дээдлсэн үзэл санаа бүхий алсын хараа эрхэм зорилго үнд зүйлээ нэгтгэн тодорхойлж чадсан юм а. Цаашид энэ стратеги төлөвлөгөөнд заасан ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулан иргэдийн санал бодлыг сонсож эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах зорилт хэрэгжих ёстой гэж үзэж байна. Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор улсын их хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа өрүүлж 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарлан ажиллуулсан нь үүний үр дүн гарч ойрын ирээдүйд хууль тогтоомжуудын чанар эрс сайжрна гэдэгт итгэлтэй байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын цогц тарьцааг хангах эргэцэн үндсийг хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадсан. Журам батлах нэрийдлэр хуулиар тогтоосон иргэний эргэцэн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой. Энэ хуультай хамт баталсан хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж холбогдох хуулийн төслийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан. Энэ ажил нь энэ удаагийн парламентын хийх эрхэм чухал үүрэг юм а гэдгийг бас зохон тэмдэглэж хэлье. Эдгээр бодлого арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр хууль тогтоомж эрх мэдлийг гагцгүй их хурл хадгалагдана гэсэн үндсэн хуулийн заалт бүрэн утгаар
биелэлээ олно гэдгийг бас хэлье. Энэ чуулганаас эхлэн улсын их хурал цомхон шинэ бүтцтэй ажиллахаар болсон. Байнгын ороодын тоог цөөлж, дэд хороодын тоог нэмэгдүүлснээр илүү мэрэгжлийн түвшинд ажиллах нөхцөл парламентод бүрдсэн. Шинтгэл хийсэн бас нэг асуудал бол төсвийн хилцүүлэг болж чадсан. Төсвийн хилцүүлгийг 5 үе шаттай хилцдэг болсноор улсын их хурлын гишүүд төсөвтөөгөө өргөн хүрээнд танилцаж, иргэд сонгогчдын дунд хилцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах боломж нээлттэй болсон. Цаашлаад улсын төсөв батлагдахдаа илүү бодиттой, илүү амьдралд нийцсэн төсөв болох нөхцөл нь бүрэн хангагдчихжээ. Парламентыг илүү нээлттэй иргэдтэй ойр байлгах зорилгоор нээлттэй парламент хөтөлбөрийг бид хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа парламентын үйл ажиллагааг нээлттэй ил тод ойлгож, иргэдийн оролцоог бүрэн хангаж чадсанаар парламентын үйл ажиллагаа олон нийтийн дунд бодиттой үнэлэгдэх тэр нөхцөл суурин тавигдана гэж үздэг юм а. Өнөөдрийг хүртэл парламентын үйл ажиллагааг олон нийтийн зүгээс шууд утгаар нь бүрэн дүгнэж чаддаггүй, парламентын үйл ажиллагаа олон нийтийн дунд өндөр хэмжээнд үнэлэгдэж чаддаггүй явж ирсэн энэ нөхцөл байдал үүгээр засагдана гэж миний зүгээс үзэж ажилласан гэдгийг бас та бүхэндээ хэлье. Гэхдээ улсын их хурлын даргын албан тушаалыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өчигдөр би бас улсын их хурлд гаргасан. Улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж төрийн байгуулалтын байнгын ороо өнөөдөр чуулганы нэгдсэн уралдаанаар орж асуудал одоо эцэлэн шийдэгдлээ. Миний хүсэлтийг хүлээн авч дэмжсэн улсын их хурлын гишүүдтэй чин сэтгэлийн талархлыг дэвшүүлье. Миний хувьд улс төрчийн хувьд энэ одоо шийдвэр улс төрийн төгсгөл биш, шин эхлэл байна гэдгийг бас албан ёсоор хэлхийг хүсэж байна. Миний хувьд парламентын засаглалын дархлааг бэхжүүлэх, баталгааг улам бүр баталгаажуулж, Монголын ардчлалын хатуу хан гэрэн байх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө цаашдаа тууштай тэмцэнэ гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Монгол улсын парламентын засаглал үнэн мөнхөд оршиж, Монгол улсын ардчлал бүрэн баталгаатай байх тэр цаг үе ирээдүйн төлөө тууштай зүтгэнэ гэдгийг бас та бүхэндээ илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа.